За бид нар хүүтэн уулынхаа хүүтэн хориглынхаа авиралтыг дуусгачаад за маргааш нь одоо шууд нараа хайрхныхаа авиралтыг хийх төлөвлөгөө гаргая явсан. Яагаад гэхээр ерөөсөө тэр өдөр цонхтой байгаад бусад тэрнээс хойш ерөөсөө цаг агаар муутахаар за энэ цаг агарын мэдээтэй байсан учраас бид нар бол яарвчлаад ерөнхийдөө авиралтаа бол шахаж явсан. За тоогоо. 1 2 5 6 за 7. За нараа хайрхны авиралтаа эхлүүлцгээе. Хэд болж байна? 1 цаг 50 минут. 1 цаг 50 минут. Окей. Бидэд наран хайрхан руугаа уулч бэйс кемпээс шууд Ботоны мөсөн голоо ерөөд нь гараад шууд наран хайрхныхаа бэлд очсон. Бусад хайрхнуудаа отоход ер нь нэлээд хурдан бэлд нь очдог хайрхан санагдсан. Дөрвжөө ороод байгаа юм шиг тийм. Харин тийм ээ. За. Хөл тулж нөө зүгээр. Осонд ороо зүгээр ингээд аялаад хадныхаа голдоо доорчлахчул яа. Осод жахаар. Тэгээ наран оргил руугаа бид нар хөдөлсөн. Наран оргил руугаа хөдлөөд бид нар өсөн голоо гатлаад тэгээ яг уулынхаа бэлд очичоод яг тэндээсээ бид нар дээшээ өндрийн авиралтаа шууд ингээд хөндлөн дээр шууд хийгээд эхэлсэн. Нараа хайрхан дээр бол бидэд яг бас 2 олс болол дээшээ авирсан. Ерөөдөө бас нэлээд юу гэдгийг мөстэй яг нэг хад тал руугаа хадандаа ойрхон хэсгээр ингээд жоохон хунгарлсан зас байсан. Тэгээд ер нь тэр засыг бараад ер нь дээшээ гарсан. За дээшээ явхад бол одоо хүүтэн хориглыг бодвол одоо харьцангуй засан бүрхүүлэн зузаан байсан учраас бид нар бол хамгаалтын олс тавилгүйгээр дээшээ өндөр авалт хийх юм боломжийг одоо бидэрт олгосон. Яха. За. Энэ хоёрын зургийн дарах юмсан. Гоё харагч. Дээшээ гарахтаа яг дунд эрд явж байхад манай хүний ер нь бол карбон суугаад жоохон эвгүй газар суурчаад жоохон асуудал гарсан. Өстэй хэсэг байсан. За тэр хэсэг бол ер нь бол айгүй хэцүү хэсэг байсан. Тэгээ яг нөгөө их өндөрлөө өсөж байгаа болохоор яг тэгээ мөстэй 5-6 сард явсан болохоор цас гэдэг юм байхгүй. Тэр чигээр мөс байсан. Тэнд маань болохоор яг багийн гişүүд манай яасан бэ гэхээр яг эхний 2 хүн гараад 3 дахь хүн гараад 4 дахь хүн яг тэрэн дээр ингээд яг тэр мөсөн дээр гээд гацсан. Яг их мөстэй хэсгээр кампон суурсан маш хэцүү надад бүр маш их айдас мэдрүүлсэн. Маш их айдсан. Гэхдээ багийнхынхаа сайхан хүлээцтэй, чадвартай хүмүүсийнхээ ачаар тийшээ бид явсан. За яваарай. Жаргалын шүрүүпийг аваад ирээрэй.
За мөрөн дээр очсон уу? Мануда. Дээр цайлах юм уу, энэ цайлах юм? Энд ч цайлаад хөдлөё гэсэн шүү дээ. За яста сүдэн өмдөө өмсчтэй өнөхөд тэнхлээ шүү ёо. Харин бүр Зузаан хүрдээ өглөө өмсөө гарцсан. Одоо нөгөөх одоо нэмгэлээ яа. тэгээ яг дэшагээ гараад би тэдний хэсэг дээр ингээд цайлаад ээжсэн чинь өөр аяллаа хүмүүс таарсан. Тэгээ өөр аяллаа бүр гадны аяллаахан байсан байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс ингээд гэсэн чинь амар инээж минийцэн ингээд цантайгаа зүгээр нэг хажуугаа зүгээр ингээд явж идэг нас. Тэгээ ингээд би тэд за тэр эдийг тэнд нь үлдээчээ цаашаа юмаа идчихээ цаашаа өсөө явжсэн чинь бараг би тэдий шоолоод байгаа юм хайшээ. Хажуугаар ирснээ инээж минь шүглэж мөглээд тэгээ жанлахаа жоохон уур нүрсэн баг гэхгүй. Бэжсэн чил доороос нэг гадаад нөхөрл ирж байна. Тэгсэн чи тэр намайг бүр амар доромжсон шүү дээ. Яг ингээд хамгийн сүүлийн хүн яг ингээд бид нэг игнэнд орцсон гэж байжсэн. Хажуугаар ингээд цамтаа ингээд бүгөө ороод ирдээ. Тэгээ би ингээд ажид шиг харж өөдөөс нарсан чи миний өөдөөс харж цанаараа ингээд гүүж ингээд намайг ингээд гүүц зогсноо. Хоёр ингээд тайгаа ингээд зоосноо над руу харстай. Намайг дооглолт би өөр санаа зовход ёо. Гээ алдсан юм. Тэгэл жоохон нэг юм хоош хөдөлсөн л тоо те жоохон уур мэрч юм шигтэй. Тэгэл одоо ямар уурштай нь шиг л. Тэгэл за гэл. Тэгэл нөгөө дээр чинь танилцаал те амжилт хүсэл. Тэгэл нөгөө хэд чи ингээд явсан. Бид нар чи араас нь явсан. Энийг за. Ахын даах юм уу те? Карампотой хөдөрж их нь шүү дээ. За. Ой. Энэ хөвгч ч юм уу ямар их юм идэд байна вэ? Төрөөнөөс. За тэгээд бид нар дээшээ нараа архин дээр гарч ирэхэд бол одоо нараа архины ойр тойрны одоо тэр уулын байгалийн үзэмж бол одоо үнэхээр гайхалтай байсан. За нараа архин маань одоо яг Алтай таван богдынхоо голд байрладаг учраас ерөнхийдөө бүх уул одоо алхан дээр тавьсан мэт маш гоё тод харагддаг. Хай дуудандаас энэ нарангийн оройтойгоо та илүү биш үү? Мөн бид нар яг орой дээр гарч ирж байна. Нарангийн оройтойгоо мөн үү? Мөн бас гадаадынхан бас байна. За. Нашиг гоо чапаа. Гооны дөрөг аваад ирнэ. Happy, good job. Жаамгаа жоо олон байх гараад байна. Сатан хийнэ. Наран дээр гараад ирсэн чинь бүх хайрхнууд ингээд
маш гоё цэлмэг байсан болохоор ийшээ хүүтэн тийшээ цагаан сувраг ийшээ бүргэд тайрхан гэдэг бүгд амар гоё харагдчихсан. Тэгээд тэмцээнээсээ өчигдрийн өмнөх одоо гарсан хүүтнийхээ хариулыг харчиж байгаа юм. Тэгээд нөгөө дараагийн нэг 2 оргил үлдсэн байсан Алтай таван богд дээр тэр нь болохоор цагаан сувраг бүргэд хайхны авилтууд байсан. Тэгээд за цагаан сувраг альвэ гэж залгаж аваад бүргэд альвэ гэж нэг хараад за тэгээд харсан чинь цагаан сувраг бүр тэр наран дээрээс харахад бол амар мөстэй ингээд тэр өдрийн цагаар шүү дээ. Тэгээд ингээд мөс нь ингээд наранд ингээд гялтганаад бүр ингээд нэг амар юугүй за котокны мөс ингээд наранд ингээд гялалцдаг шиг хаагур нь гарах юм болоо гэж амар бодоол за бүргэдийг нэг хаасан чинь бүргэд бол арай гайгүй харагдсан нь харагдсан. Гэтэл бас ёо эвгүй юм байна, огцом юм байна гэж бодоол за тэгээ ямар ч гэсэн бууй гээл тэгээ нарангаасаа ер нь бол буусан. За би буцаа жоохон дээшлж байгаад бэхлэгээ хийх газар боломжтой газар бэхлэгээ чи. Энэ дээр шүрүп хийхээр хадан тулаад байна. Анкер орохгүй байна. хамгийн доолтын цасан дээр байгаа бабука чи юм уу? Тийм ээ би. Одоо наанаас хаашаа явах вэ? Одоо ингэ шууд ихц доошо бууна. Доошо хэр харагдаж байна? Амар харагдаж байна. Яд тогтчихвол юм харагдаад байна юм дээ. Энд дээр нөгөө нэг бэхлэгээ хийсэн байна багж ашиглаад. Тэгээд одоо наад чиний наад хүмүүс чи ирээд тэгээд дахиад аашлах юм уу? Тэгин дээр 2 оос тавьсан байгаа. Тэгээд олстой хүмүүс доошоо ирээд доошоо олсоо тавиад тэгээ буцгаана. Ингэж ер нь ингэж давхарч тий за энэ одоо ингэдийн давхар орцоогоос карбин дээр нь. Карбин дээр карбин. Дараа нь энийг хэрэглэх чинь хэцүү дүүхгүй. Тэгэхээр аль тус нь аваад жахаа шууд зогсож. Энд дээр. Нэг хамгаалтын зогсоол. Эцэстээ. Насаараа л бод юм дөө. Юу нэ? Яан гинэ? Хастаа бонсон. Насаараа л бод юм дөө. Аксавараа бод. Яаж нэггүй харагдаж байна гайгүй байна уу? Энэ доороо хатны доор нь ямар байгааг мэдэхгүй чи дээд нь бол гайвал харагдаад байна. Наад хадны чинь доотл ууг нь бол нөгөө гялгар мөсөн шууг нь цасаага. Яг нөгөө гарч ирсэн замаараа буусан. Гэхдээ буухтаа бол ос тавьж буусан. Яг налуу нь ер нь нэг нэлээ их гэх юм уу? Яг осгүй бол боломжгүй байсан гэх юм уу? Дээшээ гахт бол арай гайгүйсэн. Буугууд бол ер нь эрсдэл өндөртэйсэн. Тэгээд хэд ос 4 ос бараг тавьсан юм уу? Би л хүртлээ бараг тавьсан. Тэгээд олсноороо гахаан шарвал буюу 8 тоогоор буцаагаал
хамгийн сүүлийн үеийн дөрвөлж 2 айсакс барьж буугаал. Тэгэл ерөөхдөө бод ирсэн. Мөсөн гол гатлах одоо хэсэг маань бол одоо маш сорилттой болцсон. Маш их цөмөрж исэн. Тэгээд өдрийн наранд ингээд хайлсан ус нь болоод тэрүүгээр цасныхаа доогуур хоржгон жуурсаад цасаараа цөмрөөд орохоор ингээд доороо бараг ингээд гол урсж байсан учраас гутал бол одоо ерөнхийдөө норсон. За тэгээд бид нэр ингээд явсаар хагаад хуурай зам дээр гарч ирээд за ингээд хотог дээр очсноор одоо нараа хайрхтын маань авиралт маань амжилттай болж дууссан байгаа.